iPhone гаргацсан дээрээ Apple ID-гаа гаргах гэхээр идэвхгүй байгаад байдаг. За тэгэхээр энийг яаж идэвхтэй хэв юм болох вэ гэхээр хоёр тохиргоо зааж өгье. За эхний тохиргоо нь юу гэхээр та iPhone дээрээ setting хэсэг рүүгээ ороод general гэж сонгоод за general дээр ерөнхийдөө update гэсэн хэсэг байгаа. Энэ дээр дарангууд iPhone-ийнхаа iOS-ыг update хийх хэрэгтэй. Ингэснээр та дараа үеийн version-ыг суулгаснараа таны програм дахин шинжилгдэж ерөнхийдөө sign out нь хийв ажиллана гэсэн үг. За хоёр дахь сонголт нь болохоор setting руу ороод search хэсэг дээр reset all гэж хайна. За reset all гэж хайнгууд erase болон reset all гэж гарч ирдэг. За энийг хийснээр та гар утсыг форматлах мөн дахин шинжлэх боломжтой бөгөөд таны гар утас яг л анх авсан шиг яг шинэ хэвийн тохиргоод орно гэсэн үг. За энэ хоёр тохиргоог та хийснээрээ таны iPhone-ы sign out хэвийн ажил нь мөн өөр Apple ID гар утсан дээрээ суулгахад хэвийн болно гэсэн үг. Тэгээд энэхүү мэдээлэл танд тусалсан бол subscribe дараарай, мөн дараагийн гоё бичлэгээр дуудахгүй болцгаая.